Та нөгөө авчирсан зайгаа араажигтай хийхгүй юу? Ярих загчин болох гэж байгаа юм биш үсттэй. Болоогүй. Ороо ярина гэсэн л дээ. Хөөе, та чинь цагааваа юу? Үгүй, комиссар маань намайг санаж яваарэ гэж өгсөн юм байхгүй юу? Тэгээд л надаас элдв юм шалгаагаад. Нөгөө сурвалжлагч нар чинь аман дээр нэг төмөр авцраа тулгачих юм. Гэхдээ тэгэл энэ тэндгүүл ялвцал үгээл. Зураг авч яваа тэр юм гинэ. Тим юм үзээгүй хүнд хэцүү гэдэг юм. Хамаагүй энэ хар хөлсөл цовчих юм байна. Иш, тэглгүй яах вэ? Та нөгөө самурай гин шүү. Нөгөө Япон будаа идснэ ярьж чадвуу да. Ярилгүй яах вэ? Бөөн инээд. Япон будаа ямар байна вэ гэхээр идэж үзээгүй шүү гэсэн чинь бөөн инээд. Би тэрий чинь бодохоор хамаагүй хүйт дагаад явчихдгийн. Та тэгэхэд бас их бөх зөрхтэй явжээ. Зүс буруу хүн байна гэдэл бариад авбал дүүрлээ шүү. Сайн байцгаана уу? Сайн. Амар сайн уу? Мэдээ амар байна уу? Таамархан сайн. Таамар байна уу? Дэшэсо. За тэгээд. Мадрах нутаг хаагур уу? Нутаг хуучин та. Голын адагт өвсний манаа хийгээд сууж байна. Цаав. Идээд. Ашгүй халуун бүлээ юмтай байхад ороод ирж л дээ. Ирээл гэж ярьж дээ. Мор сайтай л юм байна. Би таныг хоол юмд яваад ирж гэж дуулаад уулзмаар санагтаад. За тэгээд сайн яв будаа хизээрэв. Сумдээс ч уржигдэр ирсэн л дээ. Гэтэл нөгөө дарга нар явуулдаг бай. Ийш тийш нь чирчэд авхаад энд ч хүнтэй уулз, тэнд ч тийм юм яригээд арай хийж нэг юм салаад саяхан ирээд л сууж байна. Гөө та хоёр чинь чацуу биш үү? Бивинийгээ та энтергээл байдаг чинь. Наад мэдүү айдгаа нь хүндэлж байгаа хойно тэгж ясалтаж яаж болох вэ? За энэ л нохойтж байхгүй юу? Энэс зүгээр. Зайлвал та манай энийг гойлох байтугай өөрөө 10 ах юм шиг л харагдаж байна. Харанхуй харамл болж тээ. Яас их муудаа вэ? Уг нь ямар шүү залуу явлаад. Цэрмаа. Цэрмаа. Чи намайг хүлээх үү? Өөр яах вэ? Би чамаас өөр хинтээч хизээд суухгүй шүү. Би ч бас. Миний марыг тавьж хөөдөг. Хөөн ялдаг хүнийг би мэдсэ. Ловсон уу? Чи мэддэг байсан юм уу? Чамаа хүнтэй эвдрэлцхий гэд би хэлдэг байсан юм. Чамаа саналагч асуусан уу? Асуулаа гэд би яах юм? Цэрмаа. Би чамд итгэлээ шүү. Тэрийг уулч
Хүзүүг нь хугам шиг маарлаа байна. Чи өөрийгөө нэг их тэнхээтэй гэж бодох юм. Сэтгэлдээ тэнхээгүй бол хүч байгаа тэрэггүй гэдэм шүү. Надад аль аль нь байгаа юм чинь. Тийм үү? Харж л бай. Цэрмаа. Сайн сууж байгаарай. Захиа их бичээрэй. За бичнэ. За тэгээд уулзалт сайхан болов. Их юм үзүүдээ. Сайхан боллоо. Олон ирвүү. Барагдж байгаа юм байна да хөрх. Ихэнх нь алах. Амар минь яван барг цуглах шивтэй. Манай сумангаас ихэд л 10 гаруй хүн. Салаанаас гэвэл тавла шивтэй. Харин танай салаанаас 7 хүн байсан шүү. 3 дугаар салаанаас 3 хүн. Тэгээд суман дарга маань ирвүү. Үгүй. Дарга маань ирсэнгүй. Гэхдээ тэгээд л чи чин хэм билээ тэр мөнүү гэлцгээгээд л чи над хоол цайнаас идэж байгаач. Дээлээ тайлж тухал. Өгшөө нөгөөхийг. Хорооныхан маань өгсөн. Эвэрхэн сахиус минь. Энч мөнч хатуу хайрхан байх ч вэ. Чи чинь сахиусан залбирдаг хэвээрээ шүү дээ. Энийг таньж байна уу? Энэ таних мөн үү? Мөн байна. Энэ чинь тэгээд юу юм бэ? Сахиус. Гараа болго. Намхан зогс. Ингээд та 91 ардуу ховсгал дулаан зэргийн байлдагч юу? Энэ өөр та юу хийдэг юм бэ? Зүгээр л авч явдаг юм. Мөн. Хин тэнд өгсөн юм бэ? Нагац. Нагац гинэ. Тэр чинь лам уу? Тийм. Тэгэхээр лам нараа манай ангийн дайсан мөн үү? Мөн. Тэгвэл тэр лам чинь хэн гэдэг юм бэ? Ловсон чанзан. Ловсон чанзан. Тэгвэл тэр лам танд цэрэгт мордоход ямар даалгавар өгсөн бэ? Ямааны хүзүүнд зүүж байгаад буутахад тэр ямааг сум даагаагүй гинлээ. Зүүж явбал алцахгүй гэдэл өгсөн шүү дээ. Биш. Японтой холбоо тогтоох гэсэн үү? Эсвэл чамайг хорлон суйдах ажиллагаа явуул гэсэн үү? Үгүй. Тийм юм хэлээгүй. Худлаа да. Ингээд та ер нь ухамсартай хойсгол дулаан зэргийн ёсоор
Өөрийгөө илчлэхгүй юм биз дээ? Юуг? Чи битгий дэмэр. Чи биднийг юу ч мэдгүй юм гэж бодоо юу? Төрийн нүд чихэд чинь хурц шүү. Та нар мусайнуудыг бид хаана юу хийж, юу ярьж байгааг чинь бүгдийг мэдж байгаа. Сагуусаал усныг чи өөрөө мэдээгүй байхад чинь аль хэдийн миний гарт орчихсон байдаг. Ийм л байгаа юм шүү дээ. Мэдлээ. Чи ер нь юу мэдээ? Төрийн нүд чихийг. За мэдсэн бол явж өөрийгөө илчилнэ дээ. Бүх зэргийн жинжний өөрийгөө болоод нөхрөөгөө илчлэх 221 тоо тушаалтай танилцсан уу? Танилцсан. За тэгвэл та өөрийгөө илчлэх 221 тоо тушаалын дагуу 7 зүйлт асуултанд хариулсан биз дээ? Хариулсан. Худлаа хариулж биднийг мэхэлсэн байна. Тэгээгүй ч аль хэдийн өдөрт өөрийгөө үнэн зөвөр илчилсэн байх ёстой. Тэгээд бас дайрыг хүншдэг гэсэн баха. Хаяал. Хаяа? Зүгээр л Яах гэж дайрыг хүншиж байгаа юм бэ? Яах гэж уншиж байгаа юм? Энэ чинь бол дайсны суртал нэвтрүүлэг. Цэргүүдийг хордуулах явуулга мөн биз дээ? Учир нь болно доо. За чи сонсож бай. Маршлын тушаалд өөрийн хийсэн гэмт хэргийг илрүүлэхийг дурлахгүй байсан этгээд нарыг бид хизээ нэгэн цагт баривчлан авахд тэрхүү этгээд нар зөвхөн өөрийн бие том тос бус ямар ч өршөөлгүй. Тус улсын хорт дайсан хэмээн үзэж шууд устгах болно. Ингэж заасан байгаа. ойлголоо. Мөө. Ойлгосон бол явж өөрийгөө илчлэх юм а бичин дээ. 221 тоо тушаалыг биелүүл. Хэрвээ биелүүлэхгүй чамайг шууд урвсан тооцно. Мэдлээ гүйцэтгэе. Таныг ирж уулзгаж хэлээгүй мө? Огшоо. На цаагаа халаагаач. Зэхийч шиг боллоо. Намайг энд байгаа гэж яаж мэдээж дөө. Дахиад хизээч уулзаа үлээ. Баймгаа нэгийг марчих гэж бас байдгийм а. Хачийн та. За хэмээх. Мартахгүй юм гэж байдаг юм байлгүй. Мартахгүй хүн гэж байдаг л байх. Хүнийг буруутгах амархан. Харин зөвтгөх хэцүү. Тэд намайг мартах нарахгүй хөрх. Тэд нар буруугүй. Яавч буруугүй. Тэгэх учиртай юм.
Чи тэр матаас суух уу? Юу гинэ? Гүйг зүгээр л. Нэгэн саналаа өгч аваад огчсон юм чинь. Гэ. Ингээд ер нь чамайг Цэрмаавт хоёрыг зовоогоод байна да янзан. Чи яахгүй. Цэрмаагийн захиа. Би яг чийжилж гисэн. Та нар самурайг ялна. Би мэдэж байна. Гэхдээ чи минь амьд мэндэл эргэж ирээрээ дээ. Та нарыг дайтаж эхэлсэн гэд дууснаас хойш шөнө бүр зүүдэлдэг боллоо. Би чамд ийм сайн гэдгийг сая л мэдлээ. Би чам дээр очино. Оргоот ч болсон очино. Ингэж үтсэн байгаа юм. Тэгэхээр би өхлөөс айхгүй чадах уу? Чи боддоо. Тийм ч юм да. Хөш. Лусан. Харин чи бадрах халуулчих бол Цэрмааг би яанаа л гэд айгаад ах шиг байна. Тийм үү? А? За. Яг үнэ хэлчих. А? Чи ямар муухай юм бодд юм бэ? Мухай нөө. Зүгээр хөө. Тоглож байна. Үнэн байсан ч чамд юунд буруу байхад сайхан бүсгүүд сэтгэл алдаж, мөрөөдөж, шаналж атаархаж явхад юунд буруу байх вэ? Харин морь сулж шөөлөх буруу. Чиш намайг Цэрмаагийн гадаа мөн ч олон явуулсан шүү. За тэр чих. Найз нь ганцхан юмнаас л их хайж байна. Юунаас? Ардын дайсан болчихвол гэж айх юм. Чи тэгээд эсэргүй юм уу? Мэдхгүй юм аа. Тэр өөрийгөө илчлэх 221 тоо тушаал. Энэ тэрийг уншаад байхаар би нэрээ ардын дайсан юм шиг санагдаад байгаа юм. Би марныхаа нурууг 2 удаа авчихсан. Сумард юм бэддэг. Бас тарих уншдаг. Гэ шин цэрэг байхдаа анх харуул загсаж байхдаа бууны жадны үзүүрт салхи хэсгрээд эвгүй оргиод бахаар нь дарихийг хөнгөнүүлж гарна штэ. Хөш. Дарих гэхээс чи доглон дарихын домгийг мэдтгүү. Эмээ мэн ингэж ярьдагсан. Эртээ загт нэг хоорондоо жигтэй их хэрэлддэг 92 байж л дээ. Нэг удаа тэр хоёр хэрэлдээд авгаа нь хүүхдийнхээ амрыг хөөдчхөөд л дутуу мэддэг дарихаа уншаад л ойлаал гүйж явж гин. Тэгсэн чинь замад нэг эрэлгийлч тааралдаад хэсэг гайхаж байснаа яваад өгч гин. Эрлэг номон хаан нь нөгөө элчээс чи яагаад хоосон ирвэ гэж гин. Элч хаант минь ээ. Хар халдсан тулаа хөтөлсөн доглон дарихээс өөр юу ч таарлцсангүй гэсэн гин. Энэ цагаас хойш манайхан нялх баг хүүхдийг хөдөөхээр авч явахдаа хамрыг хөөддөг болсон юм гинлээ. Тэгээд багын юм санаанаас гардггүй болохоор тэгэж айж хүсэж байхдаа Японы явуулсан эрэлгийлчийг төөрүүлэх гэдэл хамраас юм хөөдчхөөд л Омхороо дадил дарима дулмаа юмлаа жанцаалоо гэдэл дөнгөнүүлж гарна штэ. Цааш нь мэдхгүй болохоор энэ хүрээл зогсчдаг байсан юм. Луса
Хөшлөсөн. Намайг нэг тагнаж дуршаад байдаг хүн байх шиг байна. Миний сахиусыг хэн аваачиж өгсөн байж таарах вэ? Бас энэ дарих уншиж савааг үтгий минь хүртэл хэлж. Чиний дэрэгч нь байдаг хүн л байна да. Цааш нь ингээд бодоод ахнаа юм гараад л ах шиг байна. Хөш. Тэгвэл чи өөрийгөө илчлээч. Үгүй шүү. Яасан ч үгүй. Харин Сэрмата бол сууч чадна. Чамд яасан ч алдахгүй дээ. За зэрчих. За та хоёр дайсны хүч зэвсэг хэрэглийг тагнаж ир. Энд дайсны нилээд хүч нэвтэрч ирсэн мэдээ байна. Галын байрлалын зургийг гарга. Амьд хил олзлох хэрэгтэй. Болж өгвөл авчиг. Үүр цахаас өмнө эргэж ирсэн бай. Хугацаа сонгох. Бичиг баримт таа үлдээ. Гар бөмбөг, гар буу, дуран, ус авч явахыг л зөвшөөр. Явж болно. Гүйцэтгэе.
Энд ч нэг салаа гаруй зэрэг л байх шивт. Олон байхаа. Тэр техник хэрэгсэл дээр божиг нэж байгааг харахад бас тэр майханд байгаа гэж бод. Яаж тоогнох вэ? Хөш. Тэгвэл нэг суман гэд мэдээлчгүй яасан юм бэ? Байз. Тэр хоёр майхнаас юу зөгöd байна? Алив. Шивт. Болох нь тэр. За би явж очиод аягийн тоолчих. Яаж болох юм бэ? Баригдчихвал яах юм? Баригдах дээрээ тулгал. 2 граната бис хийлгээд азаа үзэнтэй. Энэ манан буула. Манан өтгөрвөл мандлаа шигтэй. Энэ их манан донд манийг байтугай манаа нь манаага олж харахгүй биз? Зөөж эхэллээ. Утаа шиг юм зүгээд байх юм. Цусгич. Өлсөж байх чинь. Энэ будаанаас нь явж чад аваад ирэх юмсан. Яах юм бэ? Муухай. Хэц. Хүн эдгээр хоолоос хойш ялгаа юу гэн? Самурай л гин. Тэд чинь бидэнтэй адилхан махан бод төрсөн улсууд. Яахгүй ярих юм аа. Ингэж хамаагүй ярьж болдгийм үү? Чийл дотоодыг хамгаалах юм төлөөлөгч бишээс хойш. Би ч олон хүний дунд ярихгүй л дээ. Мөн боёлж яах вэ? Чи юу? Чи чадахчгүй. Хошлоосаа. Тэр нарий гэж байгааг нь. Өөрсдөө яая гэж байж. Бүр нэг ялчсан саятай. Нарий гэж байгааг нь. Нариганы чинь харьяг. Ганц сайн болгож тавина та. Замаан өтгөрөх шиг боллоо. Чи тэр харуулуудын сайн хянаж өгдөг юм шүү. Наа. Нэмэгдэж хасагдах нь уу? Солигдох нь уу? За тэр. Би тэр эргүүлийн олзлохыг бодъё. Офицер бололтой.
Тийм ойрхон байхад болохгүй байхаа. Тэгж болооснаас зүгээр итгэж мэдээгээ өргөе. Гэж дандаа л болохгүй гэж үдэг ер нь яасан. Чи айгаад байгаа юм бол явж мэдээгээ хүргэлдэ. Би л үлдлээ. Эсийн чалгалтай. Тэгвэл барьж л таарна. За чи наана. Бэлэн байж бай. Болохоо байвал намайг хайрлах хэрэггүй шүү. Хамт таланд идэрчгээрэй. Чамайг ийм гэж сансангүй шүү. Ямар гэж? Ийм зориг зөрөхтэй гэж. Өгснийхэн зариг зүрх. Аргаа барсан л хүний ажил. За би явлаа. Энэ жаахан амьсгаа гадар. Аваа холдох шиг боллоо. Хөш. Найгнууд юу болсон бэ? 93 аяг байна. Майхан 5 аяг хоол оруулсан. Гадаа 3 офицер байсан. Нийлээд 8 офицер. Харуул 10 хүн бий гэж бодоход 111 өг. Чи яаж ийм амархан тоолж чаддаг вэ? Аз. Ястаа аз гэдэг чинь л энэ. Нэг сумаар 2 туулаа буутах нь энэ. Чи тооч чи өнөдөр хиймартаа явнаа. Араас өгөөд ирэх юм биш байгаа. Одоохондоо мэдээг байгаа. Бошоо явах юм шүү. Лоса. Одоо надад итгэх байгаа. Итгэх байлгүй дээ. Би ерөөсө буцлаа. Хаашаа? Саяын Японд руу. Яах гэж? 2 майханд нь нэг гранатаа тесэлчээд ирэх. Дими. Олон хавар нэгэндээ хичээр тэд чамайг одоо ална шүү. Хаалгал алчлаг. Нэг өхөхөөс ямар 2 өхөх юм биш. 2 майханд нь нэг гранатаа тесэлж орхивол өгсөн ч яах. Тэгсэн цагт термо төлөөлөгч салаан дарга эднэр намайг эсрэг урагч биш байх гэж итгэх байх. Тэд одоо чамд итгэнэ. Чи яаж мэдээв? Зүгээр л. Гэхдээ ер нь чи тэр дайсныг өмөлгсөн тушаал байхгүй шүү. Ийм завшааныг зүгээр архиж болохгүй. Энэ үнд нэг тушаал гадч байх юм ялах. За би явлаа. Чи наатахаа үр. Мордоо олж хармагц. Шууд шашаа яваарай. Бадрахаа.
Бадрахаа. Би чамаас гоё. Чи битгий явал та. Чи Монгол юм бол монгол шиг зүстэй байгаа ч. Өстөн дайсанд бол ölüm бар шиг догшин. Өөр зураал ижил барав шиг намхан яв гэдэг юм. Чи бит хоёр тэгээд унтаж байгаа дайсны дэрэгдээс ижил барав шиг намхан буцах уу? Ганжин жаах. Би ямар ч үсэн явна. Чи наатаа өөр. Би явахгүй. Чамтай хамт явна. Чи явна уугүй юу? Би чамд тушаах хэрэгтэй шүү. Ардын зэрэг бүгдэнд нь итгэж эх орноо хамгаалгаж надад даалгасан юм. Хэрэгтэй бол хамт өгөх гэж. Би бүгдэнд нь тушааж хэнийг нь тагнуул явуулах нь миний дор. Гэхдээ эдний дотор ардын дайсан буруу хүчин нар байгаа гэдгийг битгий март гэж маршал хэлсэн биш үү? Та энийг буруу гэх нь. Хэрвээ Бадрах эргэж ирдэггүй юм бол намайг оронд нь баривчлаарай. Яадаг юм та нар их хэл бодож буудна биз? Дарга. Ардын зэрэг надаар дутхгүй. Дарга. Та тайвшир. Ингэж уурандаа хамаагүй ярьж болохгүй шүү. Төлөөлөгч маань ойлгох байлгүй дээ. Ойлголцоод байх юм байхгүй. Та нарын энэ хардлага сэргэлгээр бол би тагнуул байгаад тэр Бадрахаар мэдээгийн өгч явуулсан байх нь л дээ. Та манай баатарлаг чекистүүдийг доромжилж байх шүү. Энд хэн хүний хэлдэг үг биш шүү. Гэхдээ та гэрчийн дэргэд хэллээ. Тэглээ. Баатарлаг чекистүүд байгаал биз. Тэр нь та лав биш. Дарга. Хойлоо манаагаа эргэж ирчгээд дараа нэрэлцэх уу да. Тэги. Харин би хаач очлоо гэсэн хэл хөвгтэй хүн шүү. Таачтан тусгүй биелээд. Одоо яана? Ууран барих байсан. Харин чи дотоод болчихлаа. Бадрахыг ирэхгүй бол чамайг сүдинт
намайг эртэл хүлээж авахгүй яасан дээ. Би Бадрахаас жилэгдэж байна гэж мэдсэн юм чинь явуулахгүй байж болох л байсан. Би заадгаа чинь жоохон зөөлрүүлэх үү? Хэрэггүй. Цэрэгтэй итгэдэггүй дарга байснаас шоронд орж шороонд булгуулсан дээр. Бадрахыг заагуур нь шалгаж үзүүлсэн байна. Сахиу зөвсөн ах зах нь эсрэхгүй эргээр буудуулсан гэн. Бадрах өөрөө 15 нас хүртлээр хийдэд шавлан сууж байсан юм байна. За тэгээд тэр дарих энэ бууны замыг алга болж байгаа. Сумгийн булмаатны аманд илс хийсэн. Сэргийн хоолноос хуурхаа зөө олдсон. Энэ бүхэнд Бадрахаас жилж байцааж байгаа юм байна. Тэгэхээр чи Бадрахыг нэг хөмөөлөх гээд байх хэрэг байна уу? Энэ бол нотлогоо биш. Зөвхөн сэжиг. Чи яахлаар ингэж Бадрахыг өмгөөлж яд хүн бэ? Одоо байтлаа. Чи намайг сэжиглдэг болох нэ. Хараач тээ. Тэр Бадрах чинь тагнуул. Эсрэгүүн биш. Харин сайн бүх болох зэрэг байгаа юм. Бөхөө. Тийм ээ. Бүх. Бидэнд чинь маргааш сайн бүх хэрэгтэй юм байгаа үсттэй. За тэр тийм байдаг байж. Тэгтээ Бадрахыг баримтлах тушаал ирчгээд байгаа шүү дээ. Юу? Наад юмнаас идэж идэж. Цаав. Юм ид. Хөш өвгөө. Наад юмнаас хийж өгөөч. Юу нэ? Маг. Өвгөнке та ер нь хүнд мартагдах ямар гэм хийсэн хүн байна. Наад хүн чинь чамд байцаагдах гэж ирээгүй байх шүү. Хэрэгтэй хэрэггүй юм шалгаж хүн зовоохон болж үз. Санаа сайтайдал энэ дайны яваа байх та. Тэрнээс биш ч хоёр дахин ч надаас болсон юм. Энэ ирж тэр ачтай хүнийг авчраагүй бол би өдийд байх ч болов үгүй ч болов. Би чинь яаж вэ? Энэ үрээс амьд салж чадахгүй юм шиг байна. Чи яаж ирээ? Чамайг амарч чадахгүй байх гэж дуулав.
Байж гацараа. Одоо яа хэвдэх. Ламид минь ойлголоо. Одоо өөрийгөө л бодцгоо. Би нэг арга бодох юм уу? Тэгэж үзтээ хүмүүс. Би бүр оролдоо. Айхтар галцсан юм шиг байна шүү хүмүүс. Тантай энд уулзна гэж сансангүй шүү. Чи нөгөө ертөнцид уулзна гэж санав. Үнэхээр чи шоронд юу хийж вэ? Нөхөн гэрт суугаад л готлоо идэг байл. Бэ чи эднэрт бол дарга. Өөрөө ялтан. Лайчи, зайчи. Чи одоо юундаа өнөлцөд суугай. Танаа эдэн дотор эмч байхгүй. Чи мөн өөжихэн дотортой хүн. Олзныхан дотор эмч хайж. Эмчээр яах нь? Ловсонгийн ихнэр төрж чаддгүй. Ловсон өртөнд явчихж бүр сүйд болоод байна. Би сумаас эмч хайгаад олсонгүй. Эндээс эмч олно гэж боддог чинь чиний сайн санаа. Эдний чинь эндээс ганц жалхам гаргадаг юм шүү дээ. Ихтэй яа их. Ийм болж байгаа. Би толгой мэдээд өгч. Ер нь өгөхтөр хоёрл гэдэг хоёр. Хой харуул. Азумаг дууд. Чи тэр хаа явсан газар Японуудтай зууралдах тайвнтай хоёр юм аа да. Алдчихгүй юм байгаа ч. Тэрийг би даа. Азума. Энэ хүн энэ хэрэгтэй. Чи энэ хүнд хэрэгтэй байна. Чи хүүхэд ихвэр явж чадахгүй. Хүүхэд. Хүүхэд. Диска.
Арай хэзээ юм ойлгох шиг байна. За ингээд аваад явлаа. Бадрахаа. Чамайг эргээд ирэхээр нэг сайн барилтын хоёулаа. Амьд уулзах заяа байдаг болов. Мэдхгүй юм да. Зэрмаа минь. Барьж аваад л явсан. Дахин сурч юм сонсоогүй. Адилхан хамт явчаад чи ингээд гавья шагнал тэрж байх. Гэтэл тэр хүн ямар нүгэл хийсэн бол доо хөрх юм. Сэргүй юм уу? Дайсан дөрвсөл хэрэг баг. Арай тэгмэргүй юм да. Чи мэдэх ёстой. Нуулгүй хэлээчтэй. Нэр эсэргүй байсан юм уу? Гүү юу? Тэгвэл нөгөө ловсон чанцэн лавн гос болсон болов уу? Би утсан шүү. Тэгвэл одоо байхгүй болсон байхаа. Тэр лавн баахан алтманг авч хилд авах гэж байгаад баригдсан гэсэн. Хичнээн ч олон амьд нөхөдтэй чирээвдээ. Ойр тойрны хоёроо цөмийг нь хамсан шүү. Сүүл сонсож байхад
Японтай сүлбэтэй байсан гэж дуулцсан. Бадрах гэдэг инкэл зайтай хүн байж тээ. Зэрмаа минь. Тэвчж үз. Орвсон инээ тэрэ гэдэг нь юу л бол тоо. Харин амиг хэлтэрсээс хин мэдэхгүй. Тэр жил олзны Японуудын байрнаас ямар ч учиртай юм гэлээ нэг бичиг гарч өнөө мө эмч хоёул холбогдсон гэдгийг. Би тэр мо Япон эмчийг их үйлтэй амтэн гэж боддгийг. Бет хоёртаа ач болсноо. Таныг болохоор хүнтэрчдэг. Комон хач юм шүү. За ач хичнээн санавч хар мөрөнд балардгүй тэр үед. Нүглээ. Ач болсон хүний тэгж ярьж болдго юм гэж. За да тэрчтэй цаа туулынхан дотор байсан жинхэнэ ёстой айхтар амтны хийсэн л ажил байж та. Харин ээ. Тэгээд чи манийхан сайхан хөнтөрч гисэн шүү дээ. Гэхдээ би гэдэг амтан хизээ хаана хэнд юугэд болчихсан юм бүүмэд. За. Чи Японууд гэдэг чинь бидэнтэй л адилхан махбодон төрсөн улс. Ялгаа байхгүй гэж хэлсэн байх юм. Чи ер нь ягалаа тэгж Японуудад талархалтай болсон юм. Чи яагаад тэднийг тайлсан? Юу амлсан? Хааш нь ямар холбоо байсан чи? Чи тэдний таг нь болов? Чамд ямар шан өгсөн? Юу амлсан гэдэл байцаагаад болдгоо? Чи тэгээд юу гэж хэлв? Би одоо юу гэж хэлэв? Мэдэхгүй хэлэх юм байхгүй юм чинь. Миний бар уул гэдэг л. Хэлэх юм байхгүй юм чи ястай хэцүү юм байна лээ. Сүүлд нь ээж бит хоёроос асуусан л да. Бадрах Япон хоёр танаад ирсэн үүлг нь юу хийсэн бэлэг нь хоорондоо юу ярьсан. Ямар нэг юм өгч бичиг цаас солилцсон уу гэдэл. Зөндөөл юм асуугаад байсан шүү дээ. Тэр ч энэ үхэндэлтэй. Тэр нэр чамаагүй аймаар юм ярьдаг байсан яа гэ. Харин сумангийн ман дарга. Би хэргийн үлэнэ. Би эднэр явуулсан. Би хариуцсан. Энэ догт хамаагүй. Харин гол хэргийн эзэн Азумайн хоёр биш байх шүү. Та нар нарийн учрын цаад учрын сайн олоорой гэдэл тас зүтгээд л байсан. Хөрхидөө зайлуул гэж. Тэгээд хоёулаа адилхан 5 жил авчгаад шоронгийн гадуур зэрэгцээд туугдаж явахтаа хэлж байж гэлээ. Эндээс амьд мэд гардаг юм бол нутагтаа очиж сумынхаа натанд ганц сайхан барилдах юмсан гэд инээж байж гэлээ. Ёстой нэг жинхэнэ эр хүн байсан юм шүү дээ. Сайлт. Гэхдээ тэгээд ийсэнгүй юу? Ер нь яасан болох вэ? Үгүй ээ. Бүгд л бие биенээсээ асуугаад байсан. Мэдэх хүн гараагүй шүү. Бадрахаа та анх яагаад орчихсан юм бэ? Одоо энэ тухай ярьж болно үсттэй. Би нэг тухтай сонсох юмсан гэж бодоод явдгийг. Гадаах юм чин болохоо байж байгаа юм биш үү? За яан дэл. Манай энэний үгэн дуртай гэдэг нь. За тэгээд орж ирээ чагнаарай. Зайлуул та. Хош. Би нөгөөдхий чинь одоо хүртэл хэнд ч тайлж яриаггүй байгаа шүү. Юу лээ? Гү ер нь санаад нэг л аргагүй байх чинь хөө. Яагаа вэ? Нөгөө сүүлчийн удаа нуугчин тааралдаад чиний хэлснийг. Яагаад тэрнийг буцаасан юм бэ? Уруугч гэдгийг мэдсээр байж яах гэж тэрнийг буцаасан юм бэ?
Би ер нь чамд тэрний алхах гიშгэх бүрийн дагаж мөрдөж мөшгөж бай. Тэгээд надад илтгэж бай. Энэ бол чиний эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг гэж тушаасан биз дээ. Ер нь ингэж надад нэг мос ахиус авсарч гиснээс өөр ямар ойлгохтой баримт олж ирвэ? Харин тэгээд бүр цуг явж байгаа. Буцааж алдчихад хүрээд ирдэг. Энд чинь одоо юу болж байгаа чинь энэ вэ? Эсвэл та хамсаад нь юм уу? Биш ээ. Биш ээ. Төлөөлөгч таныг төвөөсөрэй гэж байна. За, одоохон. Айно? Сонсож байна. Нөгөө Бадрахын тухай асуудал юу болж байна? Бадрах алга болсон. Юу нэ? Алга болсон? Хаашаа? Үгүй би одоо хамт тагнуулд явсан байлдагчийн асуугаад байж байна л да. Наадах чи юу хүн юм бэ? Хаанхын хэн гэдэг этгээд үү? Уг нь нэг сумангийн байлдагч. Ловсон гэдгийг. Тэгээд Бадрахыг амьд хэл олдсныхаа дараа Японууд руу гарнач ичгээд ирье гэж хэлээд тэгээд тэр чигтээ алга болсон гэдэг байх юм. Тэгвэл наадхан баривчлаач. Лав урагч үз. Гэхдээ уг нь миний мэдээлэгч л дээ. Ойлгомжтой. Тэгвэл чамайг өөрөө чинь баривчлах болж байна шүү дээ. Юу гэнэ? Бадрахыг хэн тагнуул явуулсан юм бэ? Сумангийн дарга нь. Нөгөө тэр хоёр урагчийг барьж энэ сумангийн дотор гарсан бүх хэргийг хүлээлгэж чадахгүй бол чамайг өөрөө чинь урагч гэж баривчлсан шүү. Мэдлээ. Наадахыг чинь ч бас адилхан. Мэдв үү? Самурайг шийд болсон. Чи амтэл уулзсан битгий малтаарай. Юу нэ? Ер нь чи бүгд хийсэн шүү. Ингэж хэлэхгүй чамаагс над шиг болох. Яа юу? Баяр та. Оо, гай гэжтэй чамайг үгүй ямар худлаа юм штэ. Хоёулаа л адилхан тагнуулд яваа тушаал биелүүлээ дээрснээс хойш чи ярихгүй ч өөр хин ярих юм. Эсэргүүг гэсэн би ярьж байлт юм биш. Хүн ч үнэмшихгүй шүү дээ. Харин тийм ээ. Тэгээд л би чиний хэлснээр л хэлээд явдаг шүү дээ. За та хоёр юун дээр явж байна да? Бадрахаа та анх яаж баригдсан тухайга ярина гэсэн баха одоо яриач. Би ерөн чамд хичнээн хэлэх юм бэ. Хүнд чин ярих юм, ярихгүй юм гэж байдаг баха. Биш бас мэднэ. За тэр ямар хамаатай юм. Согтчихоо юу да. Хүнтэй ч үг солиулахгүй хөндлөн дайраад байх чинь. Хэнд тэрнийг яриач дээ. Надаас өөр ингэж асуухан байх ч юм уугүй ч юм уу. Нэг сайн ярьж сэтгэлээ онгойлгог. Нэрэнч тийм шүү. Хэн ч надаас асуух байт. Сүүдрээ хүртэл хардаж явсан цаг болохоор эсэргүү Бадрах гэхлээр могоо харсан юм шиг л болдог байлаа шүү дээ. Би чинь тэгж л ад үзэгдэж хорвоо гэлээсэн үү. Дээр тэнгэр хол доор газар хатуу болохоор хинтэнж гомдлоо хэлэх үү. Хэлэх хүн хилээд ч сонсох хүн байхгүй болохоор өгөр хар заяан талгомдж явдаг байлаа шүү дээ. Гэхдээ ч харин нам төрдөн гомдож хар борсон ч яваагүй. Тэгээд таныг яалаа гэж барьсан юм бэ? Хөөш. Гүчи над нэг цай хийчихэж. Гүчи байзаач. Яа тэ. Намайг чинь оруулсан эсэргүү чи хинтэй холбоотой юу хийсэн? Тагнуул ловсон чойнцонгоос ямар даалгавар авсан бэ? Хичнээн зэргийн
бууны замаг хулгай хийсэн бэ? Хэдэн удаа чи цэргийн хоолнд зүү хугалж хийсэн гэдэл байцаагаас алдаг. Гүш одоо би хийсэн хэрэггүй чинь юугаа хэлэх вэ? Үгүй та нар намайг ямар хуу хүн болохыг ирэх нэг мэднэ хойно та. Эд юм нэг ирэхээр энэ удаа бас хэцүү шүү хэцүү. Тэгээ би сүлдэн бодоод байлаа. Үгүй нэрэл би одоо тэр эсрэгүү гэдэг нь болцсон болов уу гэж боддог бол. Сүлдэн бүр уучраа олох юм байсан. Тоолгойж эргэж гүйцлээ. Үгүй нэрэл би мэдэхгүй болохоос биш. Тэр эсрэгүү тагнуул гэдэг нь болцсон болов уу гэж боддог болцсон шүү дээ ч нэ. Хээ базар бай. Тийм ч юм болох гэж. Үгүй тэгээд таныг тандаж ховлдог нэг хүн байсан байх нэ тэ. Тэр бузар амтныг мэдэж авч чадсан уу? Би мэдлээгээд яахав. Тэнд ч би харин юм боддог шүү. Яах вэ? Адилхан л хоёулаа хар үер давтаж нэг нь живж нөгөө нь хөвс юм байгаа үз? Ястай. Яг л тийм дээ. Нэрэл хар үер гэж байдаг бах уу? Ямар ухаан хүрхэн штэ. Бид ч бүр зүрхэн зүсүүлсэн улс шүү. Тийм ээ. Тэгтэн бид дийлсэн улс шүү. Япон эгч дийлсэн, бусдын ч дийлсэн. Кэнэрэл тий? Бидний заяа төөрөх яах вэ? Нийгэм бий. Харин олон нэмийн заяа төөрчгөөгүй юм да гэж бодхолоор би ч сэтгэл амар нүд таних хөө. Тэр яах вэ? Би яах вэ? Эсрэгүү бадрах нэртэй могоо шиг хүйтэн амтэн харагдчихил явлаа. Гэлээж гисэн би халуун цустай халахын голын зэрэг хэвэрэн байна өхрөл. Харин хүн болсных өрөөнд сэлүүлдэ чадсангүй те. За тэр яах. Харааныхны маань хишиг гэж бодоод хүртээд байсан чинь ер нь сүрхий согдох янзтай шүүгөө. Үг олдож өгөхөр халдлаа. Мордн байгаа. Хөөш үгөө. Нараажор ярих цагч болчихж байгаа биш үстэй. Хээ. Гүнч өнгөрч шивдэ. Арай чи болоогүй юм уу? Сонсогчдоо Давид Дайчин сумангийнхны олон сайхан баатарлаг явдлыг сонслоо. Фронтын эрэлхийг тагнуулж Лувсан гавьяаг бидний хойч үе мартахгүй. Нэвтрүүлгийнхээ төгсгөл нэгэн зүйлийг хэлмээр санагдаж байна. Юу гэвэл энэ сумангийнхны байгуулсан эрэлхийг гавьяа бол суман даргатай холбоотой байсан эргэлзээгүй юм а. Тэгтэл тэр хүн тухайн үед эсэргүүгэгдэн баригдаж өнөөдөр энэ дайч дарга хаан хэрхэн амьдарч байгаа инх тунхсгийн ч мэдлэггүй сураг чимээ тасарсан байх юм. Бид дараагийнхаа нэвтрүүлгээр энэ тухай тодруулах болно. Одоо та бүхэнд манай нэвтрүүлгийн эхэнд яригдсан эрэлхийг тагнуулж Лувсан гэргийн Цэрмагвайтай болон Цэрмагвайн адил Фронтод дайчны хөрөө үдээд оргоод ч болсон очин шүүгсэн захиа бичиж алсын дайны чимээг зүрхээрээ чагнан хүлээсэн Монгол бүсгүйчүүд эхчүүдтэй зориулан нэгэн дуугаар аяургий. Чин зэргийн хөгжим Норвын шүлэг хүлээсэн сэтгэлийн дуу.
Суманд амьд хүч 111, их бөөний 2 батарей, тус бүр 3 буутай, яндан дуран 2 мотоцикл 1. Өнгөлн далдалт хийж хориглолтод бэлтгэж байна. Болно. Чи миний даалгаврыг биш. Эх орныхон даалгаврыг биелээл. Сайн байна. Эх орн чинь чамд итгэсэн гэж бод. Чамд ямар ч юм тохиолдож магадгүй. Үний юмнаас битгий ороо. Оожхон байж хүн чанар сайхан сэтгэлээл авч үлд. Хүн болсны чинь хэрэг энд л байгаа юм. За одоо яв. Авчирсан мэдээгэн өөрийнхөө биеэр орлогч төрөгч. Надад энд жаахан ажил байна. Явж болно. Гүйцэтгэе. Та тэр сурвалжлагч хүүд уг сумын даргын тухай сайн яриад өгөхгүй дээ. Яс таагүй юм болж дэх. Тэгсэн бол юм яаж мэдэх вэ? Нэг сураг гаргаж байсан юм билүү? Даа гэж орой болж байгаа юм байна. Этгэн хөдлөх болохгүй. Хоноод яваах. Юунда ярах вэ? Хончоод л яв. болохгүй. Би ч бас ардаа алба хайж байгаа хүн. Нөгөө өвсрүүн зэлүүд мал орж их бол сүйд болно шүү дээ. Явуулах болохгүй. За байцаар. Би нэг Майда, ийм хэмээр сэтгэлийг чинь цайлгая та. Гүн Огшоо. Чи хаанасаа ийм гаргаад ирвэ? Чамд надаас насаараа нуусан байхад над бас байлгүй дээ. Энэ Тавид хоёрын анх цэрэгт очиод хамт авахулсан зураг танд бий визтэй. Огонч бэлтэй. Гүнчата. Энэ хажуудах нь
байсан юм уу? Тийм ээ. Тэгвэл манайд нэг ийм зураг бий байхаа. Энэ эсрэгөө вэгдэж байсан хүний нүрийг ингэдэг байсан. За эртхэн хөдлөё би. Наадах чи энтэй байж өгдөө. Уул нь энэ маань юм сонсох гэж ирэх биш. Харин би дуулгахаар очих байсан. Өдий жил болоход ганц удаа очсонсон билүү дээ.